2 1 Вау гэж. Зэ арамэнд манайхаа. Арамэнд хүргэе. За ингээд Terminal нэгтгэх продакшны бэлтгэн хүргэдэг Generation Gap нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Бид бүхэн 3 үеийн төлөөллийн бүсгүй шийдвэр хамтдаа 7 хоног болгонд сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. За сайхан амарцгаас нь 2 7 хоног хэр өнгөрөө. Сайхан амарцгаа. Сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Сайхан амарцгаа. Хоёртойгоо ирэн уулзсандаа маш их баяртай байлаа. Өмнөх дугаар дээр тав ахгүй бид хоёр ч бас тээж ганцаардах маягтай. Нэг тиймэрхүү байлаа шүү. Тэгэхээр хоёр хайж байгаарай. За тэгэхээр өнөөдрийн мэн сэдв 100 амархуу ахихуу гэдэг сэдвийн хүрээнд ор бид 3 ярилцах гэж байна. За тэгээд та бүхэн маань сайхан амарч гинөө. Тэгээ уулзаагүй бас удчлаа, уучлаарай. Таныг яваад ирсэн чинь 100 болсон баа зү. Тийм биш үү? Би чинь 100-ыг аваад ирлээ. Талаажаараа. Одоо удахгүй гүзээлэн гарч чинь гүзээлэн юм тийм. Өөрхөн цамц өмссөн байж. Яг гүзэлцгний цаг шүү нэрээ. Тэгээ ер нь тэгэл 7 сар гараад яг зуны сайхныг мэдэрч эхэлдэг шүү тийм ээ. Яг л 100 сарын цагийн дэлгэр сайхан үе ирж байна да залуус минь. Наадмын дараа намар гэж ярьдаг мөртлөө яг наадмын дараа 100 болоод дээ шүү дээ ер нь тийм. Энэ л бол яг тэгэхээр санагдаж байна. Одоо өстө дуулаар. Нэг одоо нэг жоохон дулаарч ягаасаа тий нөгөө ногоо тариа мараа ургаасаа тий. Тийм шүү дээ. Хаагур амруу. Би бол цуслан дээрээ санзаад тий. Тэг яг нэг гоён болсон нь бол манай ачхүү. За. Анх удаа Монголд 13 настай хүүхэд Монголд анх удаа Америкээс ирсэн. Oh my god. Тийм үү. Тэгэд нэг 2-3 хоног гут нь шууд найрамдал цэслэн руу явуулсан. Шууд уу? Гэхдээ монгол хэлтэй өстэй. Монгол хэл жоох муу байна. Яг монгол хэлээ сурал хэрэг. Шууд ганцаар ингээ найз нөхдөж байхгүй. Найзынхаа нэг хүүтэй хамт дагуулаад явуулсан. Зүгээрээ тэгэд өөрсдөө уушраа олчтой шүү дээ. Гэхдээ яг монгол хүүхдийн бичин тэгээ монголоор ойлгож байгаа юм чинь. Тийм шүү. Тэгээ сайн монголоор сайн яриад монгол хүүхдүүдтэй сайн найзлаад тэгээд ирээрээ гэд тэгээ явуулчлаа. Харин тийм. Цэцэн минь яаж амруу? Би амарч эхлэхгүй л байна. Ажлуудаа хийгээл ажил хийгээл тэгэл завгүй л амьдарч ин да. Аж амьдрал буцлаад л. Та сайн явж ирвөө? Би чи сайн явж ирлээ. Би чи сая зураг авалтаар явж ирчээд нөгөө эрсдэлтэй дүр тасгийнхаа уран бүтээлчтэйгээ бидэд нөгөө шоу хийсэн. Тэгээ одоо 7 сарын 7-8-наас юу н гарах байх удахгүй. Тэгээд нэг гоё юм фаны шоу хийсэн байгаа. 2-2-өөр нэг баг болж 2 баг болж байгаа дүрслэлттэй нэг хөрхөн шоу байдаг шүү дээ. Тим шоуны зураг авалтаар 7 хоног гадагшаа авчид ирлээ. Тэгээ амтаас амжилттай зураг маань амжилттай тусаад өнөөдөр зураг мурга авахуулаад яасан гоё фотошоо зургийг гоё шинэ гоё нэвтрүүлэг эхлэх нэ тий. Тийм хөрхөн шоу. Одоо нөгөө өнөөдрийн сэдвтэй холбоотой нэг зүгээр асуулт байна л да. Та хоёроос хоёлангаас нь асуух. Та хоёр ер нь яг нөгөө зуны сурагч байхдаа ч юм уу те зуны амралтаа яаж өнгөрөөдөг байсан бэ? Тухайн үед ямар хөө байр байдалтай байдаг байсан бэ? За миний бодлохоор зэрэг ер нь бол зуны амралтаар бол хүүхд тахтаа бол Арангаа аймагт яж байхдаа тамирцланд амардаг гэсэн. Тэгээ хөдөө явдаг гэсэн. Одоо бол яаж амарч байна гэхээр аль болох үр хүүхдүүдтэйгээ хөдөө явна тий. Нэгэн жил бид нар Алтаа таван богд орж ирсэн. Ингээд тэрний орн ер нь дандаа Монголынхоо орнуудаар аялах дуртай, ер нь дандаа хөдөө гадаа аялах дуртай. Нэгжлээ аялж чинь да амраал. Оргилтой их чи. Би чинь баг бахта нөгөө яг социализмын үед амьдарч байсан шүү дээ. Тэгээд манай ээж аавын нөгөө нэг албан газрын цуслан дээр гардаг гэсэн шүү дээ. Тэгэл 6 сар олон байгууллагын яриацлагууд байдаг байсан тий. Тэгээд байгууллагын хамт ажилладаг хүмүүсийн хүүхдүүдтэй нийлээд тэгэл өстө нэрээ ууланд гарна, мод түлээд түн тий. Ерөөсөө тэгээ шадивлан гэж цусланд гардаг гэсэн манайх. Их гоё цуслан гоё. Тэгэл хамт нийлээд бүгдээрээ нөгөө аимшигын сторинууд ярина шөндөө. Тэгэл нөгөө ээж аавыг эрхийг дөхүүлээл ажилчтай хатас ирж шүү гэл. Тэгэнгүүт өстө гэлс бүгдээрээ гэрээ цэвэрлээл хоолоо хийгээл ээж аавгаа ирэхэд хог могоо гэлс шүрдээ. Хийсэн доогоороо гэлс. Тэр нөгөө манай ээж аав ингэж яриад байдаг. Нөгөө нэг зуны даалгавар гэсэн чинь зурм магнах тэдэн ширхэг юу мөөтэй гэдэг нэг юм янз бүрийн намрын юм тий үүсгэл даалгавар өгчдөг. Тэгэл нөгөө зурм магнаалцтай амар хэрцгий байдаг байсан гэж яриад байдаг. Хөдөлмөр цэслэн шүү дээ. Тэр чинь нэг юу гэдэг гэсэн. Намрын илгээмж тий 10 жилд орж ирэхтлэг тийм идэг байсан да. Бидний таны үед яадаг гэсэн. Мэдгүй би ч нэг орц сургалт байсан болохоор манад тийм даалгавар малгар байдаг байсан. Гэхдээ нөгөө нэг ямар юуны лээ сая
үр мөр цуглуулдаг тий. Тийм. Согоорын өөр тэгээ хатаамал эднэр хийдэг байдаг байсан юм даа тий. Тийм үү эрүүгийн аллаа айгу амар нааж мад гэсэн бодоод хад бас юм зэрлэг хийдэг. Жохон багтаа тэр номны цусар ямар их эрүүгийн алцсан хатааж наадаг байсан би бодоод нөгөө зурмаа алаад хатаамал хийчихэг үнэх юм тий. Тэгээд ер нь тэр үед чи тэгэл их тийм одоо бодоодох их тийм хаард даалгар өгдөг байсан юм биш үү? Харин тэгдэг гэдээсэн байхгүй. Манай аав л тэгээд идэв штэ. Бүр тоото квоттой авчир гэдэг. Тий, яа нэр бодоодсэн ч тийм штэ. Тэгээд нөгөө намар нь бас нөгөө намрын ажилд явуулчихдаг гэсэн штэ. Гоё штэ тий. Төм сураалт инэ тэрэ гэд тий. Тэр 10 жилийн хүүхдүүд бид нар л намрын ажил хийсээ илүү нөгөө өглөө гараад орой дээрэл өвс ногоо түгээл ингэж ирдэг байсан. Яг тийм ажилд бол яг багаараа ажил сурна гэдгийг аягүй сайн суралцуулдаг гэсэн юм шиг байна тий. Ер нь бол сайн тал нь. Тэгээ муу тал нь бол бас янз янзын онцгой юмнууд гардаг гэсэн юм шиг байлээ. Том ангийнхан ялангуяа нэг оюутнуудын чинь тий бөөнөр навчаад ячдаг тий. Яг тэгээ тэр үедээ нэг ярьдаггүйсэн болохоор тэгэл дарагдал өнгөрдөг гэсэн баг. Тэгтээ яг тэгэл бид нар чинь нэг сайн талаас нь ярих хэрэгтэй шүү дээ. Социализм, коммунизмын үед амьдарч байсан хүмүүс ч тий. Ер нь утгаагч энэ сэдвийн хүрээнд та одоо юу гэж бодож байна? Ер нь зуны амралтаа хүн амрах хэвтэй мó? Эсвэл ингээд сайжрыг хөгжиж гээд урагшлах хэвтэй мó? Юу гэж бодож байна? За миний бодлохоор зэрэг зуны амралтаар бол сайхан амран даа л гэж бодож байна да. Сайхан амрын л гэж бодож байна да. Бас үү шүү дээ. Чиний хувьд болохоор яаж байна? Яг миний бодлоор л ингээд харамсахгүй л ах хэвээр баг. Тэгээд одоо ингээд бодоод үзэнгүүт нас нь бол арай өөр юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Жишээлх юм бол би бол нөгөө сурагч байхдаа зуны амралтаараа заавал хэлний курстэй явдаг гэсэн. Яа тэгэхээр миний нөгөө сургууль чинь дандаа нөгөө Солонгост амьдарч байгаад ирсэн хүмүүс ч юм уу те эсвэл аав ээж нь угаасаа солонгос хэл мэддэг. Надаас дандаа илүү хүүхдүүд байсан учраас би бол зундаа яг хэллээ бэлдээ тэгжээж ижилхэн төвшөнд бас ахи гэсэн дээр юм. Та юу гэж яах юм бэ? Би бол бүгдөрөнгийн сайхан амарцаа. Амрын амар зүйл тантай хамт амрын. Амраа бүр гэдэг. Гэхдээ яг бол нэрээ үнэхэр ахгүй бид нар чинь ингээд угаасаа хэцүү нөхцөлд эрс уур амьсгалд амьдарч байна те. Тэгээд ганц зуны үйлрэл болж. Хичнээн ямар өвлийг бид нар давлаа сая те. Тэгэхээр нэг зуны богинохоо. Энэ үйл амар байгаа шүү дээ. Ер нь л үйл болгоо амар шүү дээ гэж. Тийм л те. Тэгтэл хөрх юм уу хүүхдүүдийг отхолоор амар өрөвдөд байдаг байхгүй. Би бол нэг янз бүрийн юмар ачаалахгүйгээр хүүхдүүдээ сайхан унтуулад амруулаад амрын тэгвэл тантай цаанд тэгээ гоё яг агаарт гаргаад илүү гоё хооронд нь нөгөө нэг ингээд тоглуулад тэгээд нөгөө утас мутас телевизор янз бүрийн сургалт мургалт янз бүр юмнаас хол байлгаач ил гэж би бол бодож байна. Гэтэ та хоёр ингэдэггүй юу? Би бол ингээд яг юу ч хийхгүй байх тусмаа ядраад байдгийг. Тий. Завгүй байх тусам хүч ороод юм хийгээд байдаг байхгүй юу? Тийм бэ, зөв шүү чээ. Тэгээд тэр байлээ те. Айгу дунд нь оролцохгүй. Би бол тэрнтэй санал нийлэхгүй байна. Би тэгвэл тантай адилхан биш бас. Яг төлөө шүү дээ нөгөө Орсын нэг нэрт зохиолч бүр хэлжсэн химлээдээ бас мартчихлаа. Толстой ч юм уу те хэлжсэн. Ерөөсөө хүн ингээд хүүхэд ялангуяа хүүхэд насндаа ингээд хийх юмгүй ингээд уйдахлаарэ тий хамгийн их нөгөө юмыг ухаж ингэж ойлгодог. Байгалийн тэр нөгөө ер нь ингээд ертөнцийн юм нэг дүрм журмыг тий байгалийн дүрм журмыг яг тэр одоо амтан ургамал эдрийг ингээд илүү ингээ яг хардаг. Тэгэд энэ яагаад ингэж ургаж байгаа юм бол эдэргээд ингэж ухаж бодох тэр цаг хугацаа тэр цагийг олох гэдэг байхгүй юу? Яг тэгж нөгөө өөр төрөө өөрийнхөө бодол дотроо тэгж умбах тийм боломжийг олох гэдэг байхгүй юу? Тэгвэл нөгөө бид нар чинь ингээл тэрийг сурах чи энийг сурах чи гэл нөгөө хүүхдийг ингээд нөгөө хайрцаглаад гэх нь хаашаа ингээд нэг чиглэл өгөөл ингээд тэгэл тэрийг ингээд сурах гал ингээд нэг өөрийгөө яг юу хүсэж гин үү, юунд би дурлж гин үү, энэ ямар учиртай юм бэ гэдэг нөгөө ингэж нэг юм wonder хийх гэдэг шүү дээ. Одоо ингээд гайхаад ингээд юмыг ингээ гайхах тийм боломжийг нөхгүй бид нар ингээ юмар ингээ бөмбөдөд байгаа байхгүй мэдээллээр амраахгүй гэсэн үг дахин амраахгүй өөрөө яг гэнэ тэгээд баг 100 амарсан дээр тий баг ингээ амрын төгөлж тэгвэл за тэгээ яг зөв таны яг зөв биш бодоод энэ амраач чиглэлтэй ярангуут ингээд өрн болон дорны ялгаа их гарч ирж байгаа юм шиг зур санагдаад ухаад бодох юм бол яа тэгэхээр Европт бол ингээд нөгөө нэг тэр байтгаа нөгөө Италид нөгөө Dolce Fernente гэдэг юу ч хийхгүй байхын гоо гэсэн ч юм уу те яг тухайн мөчтөө байхын мэдрэхийн сайхныг заадаг болвол дорнд болохоор Азийн соёл яадаг вэ гэхээр
хүн ингээд завгүй байх тусмаа өөрийгөө эсрэгээр олдог гинэ. За одоо бүжгэлж үзлээ. За бүжиг миний юм биш байсан юм байна. Тэгвэл спорт үзнэ ч юм уу тий. Ингэжснээрээ хүмүүстэй нийгэмшээд тэр дундаасаа өөрийгөө олж авдаг гинэ. Тэгэхээр нөгөө Tiger Mom гэж хэлээд байдаг ээж аауд тий нөгөө Аз ээж аудын соёл нь яг үндэ цаанаас тийм байдаг. Тэгмэд алин ч аль гэж ницаахааргүй л бас байна л да яг үндэ бол. Би бол өстой тэр Tiger Mom-одод өстой дургүй. Яг хүүхэд амар зовоод байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Зүгээр гоё өөрөөр нь байлгахгүй. Би өөрөө шиг тийм байгаагүй. Ер нь би хүүхдүүдэд онцсуур, заавал тэг инг ийшээгээ яв тэрийг гүцээ мүцээгээд ерөөсө тэгдгээс миний охин миний хүүхдүүд ерөөсө ингээл хичээлдээ яг уу дажгүй бай, тий? Хичээлээ бол ойлго, асуу, тий багштайгаа гоё найз бай, юмыг бол асуу, яагаад гэдгийг айгуу сайн асуу. Тэрийг мэд. Тэгэд дүн болол нөх амар тийм амар заавал онц ав гэж ерөөсө шаарддаггүйсэн би бол. Манай утгаас жоохон Tiger Mom уу? Гайгүй штэ өстой. Тим юм дээр өстой гайгүй штэ. Би чи одоо ер нь одоо ингээд ер нь бол 100 бол хүүхдүүдээ ер нь амраахыг хүсдэг. Тэгээд манай хүүч энэ жил 17 18 хүрч байна. 17 хүрч байна. Тэгээд аав дээр ажиллаулж байгаа би нэг яг нэг тодорхой хэмжээний жижиг юм эрэгтэй хүүхэд ч гэсэн ер нь юм сурах хэрэгтэй юм шиг байл хамт олон дунд орж ирэх. Шаардлагатай бол ингээд нэг явж үз амар. Би бол ер нь амархыг илүү бодолдог. Тэрнээс үл ингээд цум юм бол ингээд шууд хүүхдүүдийг ингээд ингэх ёстой тэгэх ёстой гэдэг тэр үл харьцангуй бага шүү дээ. Тийм гайгүй. Арай гайгүй шүү. Их тийм гайгүй гэж боддог шүү дээ өөрийгөө. Би нэг сөрхөд байгаадад ч биш л дээ зүгээр яг олон талын үнцэг байгаа шүү гэдгийг хэлмэр санагдал зүгээр ийм эсрэг аргументууд орж ирээд байна. Түүнээс би бол амархан нас зүг гэж боддог хүн. Тэгэнгүүт яг миний кейс дээр ийм болсон юм байна. Манай ээж аваа хоёр ингээд намайг хижээч ингэж бүшилж байгаагүй байхгүй юу? Чи өөрийнхөө сонголтын хариуцлагыг өөрөө өөрнө. Тэгээд өөрөө сонголтоо хий гэдэг яг тийм философоор өсгцэн. Тэгэнгүүт би одоо бодонгууд бас жоохон пүш баад те магадгүй нэг жоохон төгөлдөр хөрмөр сурууж мургацсан ч юм уу те жоохон байхад нэг юм жижиг сажиг янз бүрийн юм жоохон ингээд хийлгүүлсэн байсан бол жоохон төртөө байх байсан бахтаа гэж зүгээр нэг боддгийн. Тэгээ ядаж төгөлдөр хөрмөр ч юм уу те тийм сурцсан байсан бол одоо манай хоёр баг чинь төгөлдөр хөр. Би тэгтээ нэг дээдлийнхаа одоо дээдлийнхаа охинтой одоо хамгийн том охинтойгоо төгөлдөр хөр заалгаад үтсэн чинь цаанасаа дургуун өмчнөл тийм байт юм. Одоо би ингээд төгөлдөр хуурахаар ингээд травматай би бүр ингээд идэг гэд хэд хэдэн удаа заад төгсөн чинь тэрэндээ амар ингээд дургуутцсан. Тэнгүүт нь дург сонирхолтой хөвгт дуртай байт юм. Тэнгүүт манай хоёр баг бол одоо хоёулаа зэрцэл сууж байгаа тоглолт ш төгөлдөр хуур. Гэхдээ тэр хоёр энэ одоо ер нь хүүхдүүд ямар амар болцсон юм бэ? Би бүр ингээд санаандгүй нэг гэртээ байсан чинь нөгөө нэг на не не на 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 гэдэг нэг жипрошкагийн дуу нөгөө тоглоод байхгүй. Би энэ хоёр зүгээр нэг манах сайн нэг сүүлд нэг яг төгөлдөр хуур тоглоход ахаар битээр аваад өгсөн жижигхэн төгөлдөр хуур. Тэгээд тэгсэн чи тэгээд тоглоод ахаар нь би зүгээр нэг утсан дээрээ савьцсан байна гэгээд ингээд шахаагаад гарсан чинь хоёулаа утсан дээрийнхэн товчлууд дээрээ ингэж харсаар агаад дуураас оронгуудаа чипрушкийг хоёулаа дара даан гэд сурцсан. Дараад байгаа юм чи аим. Тэгээ би бүр ингээд гахаад хүүе хоёр чи ингээд дард юм уу гэсэн чинь бүр ингээд утсан дээр чинь тэр төгөлдөр уурд чи бүр ноотууд нь байд юм шүү дээ. Тэгээ тэрийг харж агаад нөгөө хоёр чи ингээд дараад тоглоод байгаа юм чинь. Тэгээ бүр одооны хүүхдүүд бүр супер болцсон юм байна. Ерөөсөө супер болцсон юм байна. Тийм байна. Бүхэн мэдээ. Тэгээ бас та яг тэр нэг боломжийг гаргаж өгөөд гэртээ төгөлдөр хөр авцсан байна гэдэг чинь гоё яахгүй тий. Тэгээ нөгөө дуртай байгаад ахаар чинь хүн тэгдэм юм за. Тэгээ манай охин нөгөө хамгийн том охин чинь төгөлдөр хөр тоглох амар дургу байгаадхан за энэ юу төгөлдөр хөрөн би хүн биш юм байна гэд гитар тоглоё гэд гитарыг авч өгсөн. Гитараа нэг 14 хоног балбаад одоо нөгөөд нь хог дээр л байж байна. Тэгэл одоо яг та хүсэл сонирхлын ер нь зүгээр дэмжиж аваад өгөх хэрэгтэй юм шиг байлаа. Нөхцөлийн бүрдүүлээ сонголтыг өөрөө хийгээдэг тий. Манайд бол болиол мөн хитэн төрлөөр байдаг. Би өөрөө болиол түн хайрцах дуртай. Хөдөө болонгууд хүүхдүүдэд аваад болиол тоглолцдог байхгүй. Бөмбөг тоглодог. Тэгэхээр манайд бүр хитэн төрлөөр байдаг. Бүр ингээд хатуу зөөлөн мөөлөнгөөр ингээд байждаг. Тэгэхээр ингээд боломжтой бол хүүхдүүдийн сонирхлыг ер нь тий дэмжээл авах хэрэгтэй юм шиг байлаа. Тэр жижиг гэмээ авч өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Аха. Тэгээ нэр нь зүгээр сонирхоттой сухад манай орилт байгч чинь балеттаас их ойрхон баа штэ. Та юу яаж авчаад тэр салбар руу явж орсон аав ээжийн тий. Тийм юу байсан юм уу? Зүгээр ер нь бол бүжгэн дуртайсан. Тэгээд манай нэг охин ч нөө балет чинь баггүй юу? Тэгээд тэр балетын нөгөө ангийн хүүхдүүдийг Америк руу би нэг сургалтанд авч явуулсан. Яг зуны эрчимд балетын эрчимд сургалтаар Колорадо балет руу. Тэгээд нэг бараг 30-аад хүүхэд давхарцсан тоогоор Америк руу нэг 5 жил илүү 6 жил зөөсөн.
Яг зуны эрчимд сургалтанд балетын сургалтанд ахгүй юу. Тэгэхээр бас айгүй өр бүтээлтэй 30 төгрөгийг нэрээ зунд нь бас сургалтанд хамруулсан юм байна шүү. Би чинь бас айгүй тайгер мам байх дургу мөргөө гэсэн чи та чинь бас аль аль жоохон тайгер сонсогдоод байна да. 30 хүүхдийг та явуулсан л байна да амраахгүй. Харин тийм бараг 30 төгрөгийг зүгээр ялгаагүй зундаа амраалгаагүй шүү дээ. За ерөнхийдөө Аха. За ингээд энэ сэдвийн талаар бид бүхэн маш дэлгэрэнгүй мэрэгжлийн хүмүүстэй бас ярилцах болно. Тэгэхээр бид бүхэн хамтдаа баг зэрэг реклам холбох жоо тий. За ойлголоо. За тэгэхээр бид бүхэн ингэж байгаа юм шүү. Монгол телевизийн сошиал хуудсан дээр бид нар санал асуулга авдаг. Тэгэхээр энэ санал асуулгын дагуу ямар хүмүүсийн реакшн байна, хүмүүс маань юу гэж бодож байна гэдгийг хамтдаа харцгаая. Сайн хариулагч маань миний дэлгэцийг холбоод өгөөрэй. За ингэсэн байна. Энэ 100 юу хийх вэ гэд асуулт асуугаад хоёр сонголт өгсөн байхгүй. Тэгээ нэгдүг нь болохоор за ер нь хэл сурья буюу нөгөө ахиа гэдэг сонголтоо өгч байгаа. Нөгөөх нь амрья буюу аялаад ингээд 50 байя гэж гисэн байна. Үрдөнгөө хамтдаа харах юм бол 585 хүн хэл сурья гэсэн байна. За 773 хүн амрья гэсэн байна. Тэр ер нь бол давуу байгаа нь бол амрья гэсэн байна. Гэтэ ер нь бол илүү ахиа те өөрийгөө сайжруулъя гэсэн хүмүүсийн тоо бол бас хүлээлтээс бол өндөр байна гэж би бол хавдад өгнөж. Инээс нь юу юм бэ? Уйлсан 3 хүн задлаарсан. За тэгээ дараагийнх нь за реклама оловч л үгүй те. За тэгээ хэсэг хугацааны дараа хэдүүлээ эргээд бас студидтэй уулзцгаая. За үзэгчтэй студидтэй эргэн давтаа морил бид бүхэн зуны амралтаараа амархуу ахиу гэсэн сэдвүүрэнд ярилцж байгаа лээ. Тэгээд дөнгөж цай бид бүхэн та бүхэндээс Монгол телевизийн пэйж хуудасаар асуусан санал асуулгын үр дүнг танилцууллаа. Өргөжлүүлээд 2 дугаар хэсэг буюу бас нэг сонирхолтой хэсгийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Энэ гэхээр скриншотууд байгаа. Тэгэхээр яг энэ сэдвийн хүрээнд хүмүүс ямар хөө байр суурьтай байгааг яг нарийн комментаар харцгаая. За зуны амралтыг би зөвхөн аялал гэж боддоггүй. Шинэ ур чадвар сурч өөртөө хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой үе гэж боддог. Нэг жижиг алхам байсан ч эхлэл чухал юм шигэ гэсэн байна. Йоо сүүлийн үйлбэрстэй яг үнэ шүү. Тэ? Тийм байна. Гэтэ юу л да ер нь яг нөгөө нэг фитнес явахгүй байж байгаа нэг явъя гэж тэгдэг штэ. Тэгэл яг 100 явах гэхээр за 100-аа тусгаад идэж ууж байгаа л намар л явъя л гэдэг штэ. Яг л Монголын маргаш тусахгүй штэ. Харин тийм штэ. Тэ. Гэтэ энэ хүн бол бас их юутай л байна да. Ирч хүчтэй л байна да. Тэ. Энэ 100 өөртөө цаг гаргахаар шийдсэн, байнга л ажилдаа дарагдаад хойшлуулсан англи хэл ном уншихаа эхлүүлнэ. Өөрийгөө хөгжүүлэхэд оройтгүй юм байна шүү гинэ. Ер нь л тийм шүү дээ. Өөрийгөө ер нь юу хөширсэн гэж юусоо бодох хэрэггүй гэж байна шүү дээ. Оройтсан гэж. Харин за ярээр. Франц хэлний курст би чи явсан шүү дээ. Тийм үү? Тэгсэн. Яг уу зүгээр би бас тэгтээ зундаа биш л те намар явсан тий. Ер нь тэгтээ бас хэл сурах чинь зүгээр л те. Ямар ч хэлийг сурч байгаа хэлээ сураад эхлүүлэл уг нь зүгээр л юм бэлээ. Бас гоё юм бэлээ. Айгу. Сайн надад тийм хоббитай байгаад байгаа. Сайн надад нэг санал ирсэн юм л даас. Одоо хаашаач илээ нэг сарын хугацаанд ганцаараа явна гэхээр чинь хүн ингэж бодод юм байна. Хэл сурчмаар байдаг тий. Тэнгүүд нөгөө гэр бүлээсээ хол өөр хүмүүс мэн жоохон уучраас өөрийгөө хүн чинь тэгээ шууд хойшоо тавьдсан бэл шүү дээ. Тэгэхээр за шиг хүүхдүүд мэн одоо нялх байгаа юм чинь за хэлийг тэгж байгаа сурандаа гэж өөрийгөө ингээл голдуулсан. Уул нь л ингэдэг гэнэ. Ялангуяа нөгөө нэг нас нэлээ өндөр гарсан хүмүүс яг хэл сурахыг санал болгодог. Яа тэгэхээр шинээр хэл сурахад тархины шинэ нейроны холбоос үүсдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө альцгеймер ч юм уу те эсвэл мартад санах ч юм уу эсвэл нөгөө насны доройтолд орохгүй тулд ялангуяа хүмүүс нас агсан үедээ хэл сурдаг гэж байгаа. Тийм маш сайн байдаг. 68 та даал хөө суръя да. 68. Та бүр араб хэл сурахгүй бүр экстрем хэл сурахгүй. За дараагийн скриншотыг харъя. Өглөөнөөс орой хүртэл сургаалт дуулангаар дүүргэхээс илүү сайхан дурсамж бүтээх нь чухал юм шиг санагддаг гэнэ. Утга учирын асуудал те.
Тэр одоо сургалтаа энэ бол миний одоо ирээдүйн хөрөнгө оруулалт шүү гэж харах уу? Эсвэл задарч шүү, залхаж шүү гэж бас харах уу? Энэ тэр нөгөө хүний харах үнцэн учраас тэр хүнээс л хамаарах гэдэг да. Гэж би бодлоо. Ер нь тэгээ яг сургалт дугуулангаа ч гэсэн дурсамж гэж бодож болохоор л байхгүй юу? Тэр шүү дээ. За дараагийнхын скриншотыг хүүхдүүдээ бүтэн жил хичээлдээ бүтэн жил хичээлдээ явсан. Зуны 3 сарда хангалттай тоглож амарч байг л гэж боддогдоо. Дараа дахиад завгүй болно шүү дээ гэдэг. За энэ бол миний л бодол. Яг үнэ миний бас бодол яг үнэ. Хүүхдүүдээ нэг их битээ ачааллаач. Ачааллаад өгөөч. Хүүхд насыг нь хүүхдээр нь үлдээх зарим үед байх хэвээр. Тэгвэл хит их ингээд ачаал өгөөд байвал тэд чи хүүхд насаа мэдэрч амжихгүйгээр хөшөрчих гээд байна штэ. Бид чи өстө хүүхд насыг бол өстө утгаар нь хүүхд насыг өнгөрөөсөн шүү. Гадаа тоглоал те. Гадаа тоглож гоё. Гадаа тоглоал те. Хүүхдээ хайрлна гэдэг чинь зөвхөн эрхлүүлэх биш, ирээдүйд нь хэрэг болох чадвар эзэмшүүлэхийг л хэлдэг гэж боддог доо гинэ. За ер нь наа чи бас миний агуулга яваад байгаа шүү. Тийм байна. Эрхлүүлэх гэдэг чинь нэг өөр. Хүүхдийг хүүхдээр нь байлгана гэдэг бас нэг өөр үнцэг. Тэр чинь надад өөр үнцгэл байгаа даа л да. Хайрлна гэдэг чинь бас нэг өөр үнцгэл байна л да. Тэгээд чинь хүүхдүүдийг бас хүүхдээр нь байлгаж эрхчлөөтэй байлгах болно шүү. Яг нь зарим ээж аав нар ингэдэг юм шиг боддог. Айгу хатуу байгаад байдаг шин. Нөгөө нэг яг хичээл эхлэх үед нь хичээл явж явах үед нь янз бүр юмд явуулахгүйгээр хичээлд нь явуулчаад тэгээд амралт нь эхлэхлээр янз бүрийн дугууланд явуулдаг бас ээж аав нар ашиг л. Би нэг сургуулийн нэг юун дээр нэг хүнтэй баг муудангаа алдаад нөгөө эцгийн группд болдсон шүү дээ. Тэгсэн чинь ингээд даалгавар бүр хангалттай байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүд 3 цагт хичээлэнд тарж ирээд 3 цагаас хичээлэнд тарж ирсэн байхад дахиад даалгавар гэж байгаа. Даалгаврын хэсэргээ 5 6 урж байгаа байхгүй юу? Тэр хүүхэд хизээн нь амарч тоглож амарх вэ гэсэн чинь даалгавар нь манай хүүхдэд багдаад байна. Бараг даалгавар нэммээр энэ хэрэг би тэгвэл өөр хүүхдтэй л даалгавраа нэм гэмээр санагдсан. Тийм шүү дээ. За дараагийнх нь Зам бол хүүхэд өөрийгөө олж нэг хамгийн гоё үе. Спорт, хэл, урлаг гэд юунд дуртайг нь туршиж үзүүлэх боломж шүү гэд. Би нэг яад ингэж энэ хэр миний хувьд бол нэг зуны амралтын үеэр гой хөтөлбөрүүд гардаг гэсэн. Тэгэнгүүт манай сургууль чинь ингээд солонгосчуудыг гайд майд хийлгүүлцдэг, гаргаа явуулцдаг. Тэгэл тэр чинь нөгөө хэдэнд хөргөөс ч гэсэн нэг амар өндөр цалин авахгүй ч гэсэн жоохон ч гэсэн хөдөлмөрөө өнлүүлээл тэгэл өөр хүмүүстэй харьцаж үзэл хил усаа нэг ингээл өөрийгөө сориод те иймэрхүү байнгут тэр хэмжээгээр гоё найзуудтай болчдөг. Тэгэл яг нэг юм яг гэртээ байжснаас илүү надад бол аймаагүй эргээд том болсон үлдсэн дурсам шаггүй гоё гаддаг. Тэгээ ер нь гэхдээ оюутан багт бид нар чинь бас яг нөгөө сонгуулийн зар сурталчилгаа рекламад оюутнуудаараа явна гэл ер нь тэгээ нэг юм насны үеийн онцлог байна л да тийм байна тий. Одоо нөгөө ганц бие байгаа үед бол ингээд гоё юм сургаад ажил төрөлд яваад хамт олонтой яваад юм сургалтанд яваад яг гэр бүлтэй болоод ирэх юм бол яг гэр бүлдээ зарцуулахаар гэдэг юм. Одоо манай үеийнхэн бол тий одоо ингээд 50 гарсан хүмүүс чинь бас сургалтанд хамрагддсан юм байна. Тэгсэн чинь ямар сургалтнуудад хамрагдаж байна уу гэхлээр нөгөө ногоо тайрах марих. Маш би тэр юунд амар дуртай шүү. Цэцэг тайрах гэдэр гэдэг. Бас аюу хөөрхөн би наа чи миний шинэ хоббинууд яваад гарден яаж хийх вэ гэдэг. Сүлжмэл гэл ингээл сүүлийн үеийн сургалтууд чинь зөндөө болсон. Заавал хэл сурах гэхээсээ илүү нэрээ өөрийгөө хөгжүүлэх хоолны гад юу бэ? Хоол мол хийдэг амар гой сургалтууд байна. Наамал те гоё тийм нөгөө хатаасан цэцэг мэцгнүүдийн наамал гэд би сая нэг тиймэрхүү юмд бас нэг сууж үзлээ. Тийм манай нэг хүүхний яа маш гоё. Би бүр айгүй гоё бүтээл хийсэн шүү дээ. Бүжгийн сургалт байна уу? Нийтийн цэнгээд бүжиг. Ястан нэрээ цэнгийн бүжигт чинь маш олоолаа явд юм шүү дээ. Айгүй гоё гэсэн шүү дээ. Монгол бүж өөрөө сүүлийн үед маш хүмүүс бас явж байна. Бэлгээ хийж сурж байна. Яг бидний үеийн эмэгтэйчүүд буулрум дансын яг нөгөө бүр гоё танго манго гэл тийм. Оо тийм ямар ахаа. Тиймэрхүү бүжиг одоо манай нэг ихнэр сая нэг монгол бүжиг сургалтанд явсан чинь наадмаас өмнө бидэрт нэг монгол бүжигс хөө гэл ингээс ихсрээд ингээд бүжиглээ л та айгүй хөөрхөн. Тэгэхээр тэр болгон чинь бас яг сонирхолтой юм билээ шүү дээ тий. Гоё. Тий. За дараагийн скриншот. Эцэг эхчүүдээ зуны амралт бол хүүхдээ зүгээр амраах биш, ирээдүйд нь хөрөнгө оруулах хамгийн сайхан үе гэж боддгоо. Нэг шин чадвар сурчвал тэр насанд турших нь давуу тал болно шүү дээ. Бас зүгээр өнгөрөхгүй л гэж юм цаг тий. Янз л ах шиг байна да. Дараагийн скриншотыг харъя. За тэгээд хүн болгоны бодол санаа өөрлөлтөө тэгэл тий.
Шарагч. Энэ 100 хүүхдээ өдөржин утас үзүүлэхээс илүү сонирхдаг зүйлээр нь хөгжүүлж үзье гэж шийдлээ. Амралтч болно, сурсан зүйлч үлдэнэ гинэ. Хөш энэ утас ухах асуудал нэрэ тий. Хөшин Тэр залуу. бол өстэй. Тэгээ бүх насанд байна. Тийм. Зүгээр амарна гэж байгаа боловч хөвтэй дуцаа оролдоод. Дуцаа оролдоод байна тийм. Тэгэх юм бол амралт болохгүй л дээ. Тэгэхгүй ядар бүр мэдрэлийн ядарга байна. Одоо манай хоёр охин. Өглөө гараад одоо өдөр орж нэг мэдчихэл одоо гадаал унч чинь. Би бүр одоо манай готхны хоёр хүн гэдэгтээ ингэсэн л орж ирж байгаа штэ. Зөв шүү Яа, дээ. Зүгээр настай гадаа байж байгаа зүгээр тэр өстөө зөв. Өгсөн чинь нөхцөр манай өглөө сая үдсэн чинь нөгөө өвцгөө шалбалчиж гүйж ягаад тэгээ байжсэн чинь орж ирээд би асуухгүй юу яасан бэ гэдгсэн чинь өчтөр унтсан бай гэсэн чинь би хөл гараа гэмтэй тэгвэл гадагшаа гарахгүйгээ хэлсэн чинь өчтөр унангуудаа өвдөө шалбуулчингуудаа надаас нуугаад гэсэн чинь өнөөдөр их чинь тэрийг харсан бай гэсэн чинь танаас айгаад намайг таагаад гадаа гарахгүй гэсэн гээд тэр үед ч бид нар тэгэл унж бэртэл зөндөөл үзтгэлээсэн л та тийм. За ингээд дууссан уу тийм скриншотын хэсэг маань дуслаа. Одоо та бүхэнд үзүүлэх бас нэг сонирхолтой тоо баримт судалгаа байна. Хамтдаа тоо баримттай танилцъя. Нөхцөл байдал юу болж байгааг хамтдаа харцгаая. За хүүхдүүдийн чөлөөт цагийн оролцоо 13-аас 18 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулжээ. За тэгээ нийтдээ 53700 хүүхдийн дунд судалгаа явуулж үзэхэд за тогтмол хамрагдаагүй гэсэн хувь нь нэлээд өндөр харагдчихэв. За өөрөөр хэлэх юм бол чөлөөт цагаараа ямар нэгэн клубт сургалттэй өөрийгөө хөгжүүлэх юм тогтмол бол хамрагддаггүй байх нэ. За хамрагддаг хувь нь гэх юм бол арай бага хувьтайгаар тогтмол хамрагддаггүй нь үү? Тий. Тэр нь 30% юм байна. Үгүй тогтмол хамрагддаг нь байгаа шүү дээ. Тэгэхээр нэлээд өндөр байгаа зү. Тий. Хамраг 53,000 хүүхдүүдээс хамрагддаггүй нь их байна гэсэн үг. Арай бага хүүхдүүд л ер нь клубт, сургалт, спортын үйл ажиллагаа өөрийгөө хөгжүүлэх юмд ингээд цаг цаваа зарцуулж байна. Бусд нь бол ер нь бол тэгээд урсгалаар ихэр муухай юм уу? Амраад сайхан хийцгүргээл сайхан амраад. Тэгээд тэр муу гэж байгаа юм биш л те. Тэгээд ер нь тийм байгаа юм байна. Ер нь бол муу биш шүү. Яг ер нь бол санхүүгийн боломжтой бас маш их холбоотой. Санхүүгийн боломжтой хүмүүс бол хүүхдүүдээ ийшин жишээ явуулчихж जैन. Янз бүрийн сургалтанд хамруулж जैन, тий. Авчиж яаж маа зөөх мөх асуудал гэж манай ч маш үлээ. Ачаал ихтэй штэ. Саяны нөгөө юун дээр график маань бол хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хийсэн судалгаа юм байна л да. Гэтэ яг би бол юу гэж уншиж тайлж байгаа гэхээр магадгүй ингээд Монгол гэр бүлүүд чинь тэг хөдөө эмээ өөрөө нь очиод нэг ажил сургуулаа тий амьдралтай ойрхон болгоод дархлаагийн дэмжигээ бас явуулдаг. Тэгээ тэр мөр бас орчдөг бах уу. Түүнээс тий эцэг эхчүүд алга ингээд таахгүй хайдаг ч юм уу тийм бол биш байх гэж би бол найдаж байна. Цуслан гарч байгаа хүүхдүүд чинь тий. Тэгэхээр ер нь тэгээд одоо 100 болонгууд чинь хот маань хийзгүүрэл наадмын дараа чинь хүүхдүүд дандаа яг хөдөө цусланлуугаал явчихдаг шүү дээ тий. Цуслан чинь бас гоё шүү дээ. За тэгээд юу их хэсэг хугацааны дараа эргээд студиудад тавтаа морилцгоогоорой. Иргэн уулзцгаая. За студид эргэн тавтаа морил бид бүхний одоо өнөөдрийн гол сэдэв бол 100 амрах уу эсвэл ахих уу гэдэг сэдвийн хүрээнд нэлээд хөөрхөн ярилцлаа. Тэгээд бид бүхэнтэй хамт бас яг энэ сэдвийг хуваалцах гад зочин минь гадаа хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд зочинтойгоо бас ярилцвал хэдүүлээ бас илүү сонирхолтой баг тий. За өнөөдрийн зочноор Канада, Монголиа ХХК-гийн гүйцэтгэх захирал Нансалмаагаа тавтаа морилно өрөө. За зочин маань студиуд орж ирэхэд бэлэн болсон байна. За сайн байна уу? Ямар гоё харагдаж байна. Ямар гоё дэлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Тавтаа морил та өөртөө эвтэхнэр суугаад чивчээ зүгээд тухтай суугаарэ. За чивчээ зүгээрээ сайн байна уу? Сайн явж ирвүү. За манайх нөгөө Generation Cafe-д 3 үеийн төлөөллийн нэвтрүүлэг байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За манай 70-ад оны төлөөлөл манай Оргил Тоёгч менеж байна. За 80-ад оны төлөөлөл би Отгоо миний бий байна. За манай 90-ад оны төлөөлөл манай
цацрал маань яа чинь яа цацралынхаа нэрийг мартаад яг яа гэсэн чи бичи. За тэгээ баярлалаа. Та өөргөө танилцуулахгүй. За бүгдөөрэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгээ та бүхэнтэйг энэ орой бас ингээ уулзаасан чи айгу гоё юм байна. Тийм за тэгээд намайг Насалмаа гэдэг амар тайвны Насалмаа. За Канада Солонгос хэлний сургалтын төв. За бид нар тэгээд их сургуулийн бэлтгэлийг хийдэг учраас Солонгос хэл их сургуулийн бэлтгэлийн төв гэж одоо нэрлэж байгаа. Тэгээ одоо болохоор бүр ингээд өргөжөөд томруулаад Канада Академи гэж өргөдөд үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар юу гэдгийг ялгаа гэдгийг Академи сургалтын төв хоёрын хооронд яг зөв. Бид нар болохоор сая сургалтын төв гэхээр одоо яг манай Монгол оронд маш олон сургалтын төвүүд өрсөлдөж одоо бүр эрчимтэй гарч ирж байгаа. За тэгээд энийг болохоор бид нар зүгээр нэг одоо нэг 2 өрөө байрч юм уу түрээслээд нэг өрөөгийн сургалтын төв болгоод ингээд нэг хувь хүмүүс аявих одоо энэ салбарт орж ирж байгаа байхгүй. Тэгээд бид нар болохоор яг энэ салбар дээр ганцхан хэл гэдэг зүйлийг заагаа зогсохгүйгээр хүүхдийг яг зөв хандлагатай болгоод яг дотор байгаа хүнийг илүү их нээж өгсөн тэр талаас нь ажиллах эцэг их одоо нэг өөр бодолтой байдаг сурагч одоо хүүхэд бас нэг өөр бодолтой байдаг. Тэгээ энэ хоёрын оронд гүүр болсон нэг ийм байгууллага болцгоё гэд энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээ явж байгаа. Гоё. Тэгэхээр нөгөө сургалт гэхээр яг арай нэг жижигхэн байгаад байна тий. Тэгээд Академи гэхээр нэлээд томруулаад өргөн хүрээнд явчихж байгаа юм байна. Танах үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ? За одоо манайх үйл ажиллагаа явуулаад 9 жил болсон байна. Айгүй болсон жил болсон юм байна. Бидэд нэг яна зүгээр. Бидэд нэг өмнөх нэг дугаар дээр нэг статистик харж авахгүй. Тэгсэн чинь хүмүүс хаашаа яс сураад байна. Ерөн сонирхол хаашаа байна гэсэн чинь бүр төсөөлшгүй өндөр тоотойгоор Солонгос улс байсан. Тэгэхээр Солонгос улсын одоо нөгөө K-pop соёл, K-food те соёл талаасаа Монголд бол нэлээд гүн гүнзгий суусан юм байна. Манай залуучууд ч гэсэн тийшээ очиход сонирхол өндөртэй байгаа юм байна гэж ер нь хараад байгаа. Тэгэхээр ер нь хүүхдүүд ч ихүү залуучууд ихүү хэр их очиж юм. Тэгээд хэдгээр ангиасаа эхэлж ер нь очдөг юм бэ? Насны хязгаар ер нь байдаг юм уу? Яагаад очиж байна? Яагаад Солонгосыг зориод байна? Одоо энэ статус судалгааг харахаар айгүй сонирхолтой. Жил болгон манахаас нэг 35 мянгаас нэг 30 хоорондын ингийн хүүхдүүд төгсдөг юм 10 жилээ. Ерөнхий боловсруулаа. Тэгэнгүүт яг энэ хүүхдүүдээс 15% нь Солонгос орныг зорж байна гэсэн судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүр амар том хувийг нь эзэлж байна. Тэгэнгүүт энэ Солонгос гэдэг орн ягаад манай Монгол хүүхдүүдэд ингэж их нөлөөлгөөр болваа гэд бид нар яхав талбар дээр нь яг 9 жил болж байна. Тэгээ энэ талбар дээр яг ингээд 9 жилийн хугацаанд дандаа ингээд нэг хүн судалсан юм байна. Дандаа ингээд өсвөр үеийн хүүхдүүдийг аягүй их судалсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүдийг харахаар зөөлөн ур чадвараар зөөлөн аргаар чимээгүй одоо ингээд дайн гэж бас яриад байдаг те. Тэгэхээр яг тэр аргаар солонгосчуудын одоо контентууд маш ихээр гарч эхэлж байгаа. Тэгэхээр хүүхдүүд бол энэ контент гэдэг зүйлийг гарын одоо ийм юун дотор бүр гар дотор байхаар те ингээд хүртдэг болсон юм байна. YouTube бол айгүй гоё болсон байна. Тэгэхээр хүн бол солонгос хэл сурыг гэл тэгэнгүүтээ YouTube-ээс сайж үздэг, Facebook-ээс сайж үздэг. Тэгээ маш олон зүйлээр ингээд өөрт нь хялбар аргаар тэр хүрээд байгаа учраас тэр зүйлийг өөрийн болгож авч чадаад байгаа юм уу да. Тэгээ тэр орон гэдэг бас ингээд амар том бодлоготой тий. Солонгос орнд бүр ингээд хүүхдүүдийг хайртай болгож байна. Тэгээ бүр ингээд зорилттой аль хэзээний өөрийнхөө орныг ингээд зорих хүүхдүүдийг бэлтэж гин гэдэг дээрээ бас амар том бодлоготой юм болоо да гэж бид нар бас харж байгаа. Том бодлого явуулж шүү те. Тэгээ ер нь саний нэг асуудал насны хязгаар байгаа илүү. Ер нь одоо нөгөө зөвхөн төгсөх ангийнхаа очиод байгаа илүү эсвэл бүр бага ангиасаа очиод байна уу? Ер нь танаа үйл ажиллагаатай холбоот ярихад насны хязгаарлалт байгаа илүү. За одоо бид нар болохоор жилдээ нэг 1000 гаруй хүүхдийг сургаж байгаа. Тэгэхээр яг ингээд харахад нэг жил болгоно нэг 1000 хүүхдээр бид нар судалгаа хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгаагаар харахаар 75% нь дандаа нэг 10 дугаар ангийн хүүхдүүд буюу ахлах ангийн хүүхдүүд буюу 10.1 12 дугаар ангийн хүүхдүүд ихэвчлэн яг энэ дээр төвлөрч орж ирж байгаа. За тэгээд үлдсэн хувь дээр нь ярих юм бол яг ингээд эцэг эхийнхээ шийдлийг илүү их сонсдог. Эцэг эхээсээ жоох айдаг. Тэгэнгүүтээ хэлэхгүй байж ерөөсө хэлж өөрийгөө илэрхийлж чадахгүй байсаар агаад их сургууль руу орсон 1-р курс 2-р курсын залуучууд бас байгаа. За энэ хүүхдүүд маань бол нэг 25% нь эзэлдэг. За 15% нь бол эзэлдэг. За тэгээ үлдсэн хүүхдүүд нь болохоор яг энэ 6-р ангиас 7-8 гэсэн ангиудын хүүхдүүд, 9-р ангийн хүүхдүүд. За ерөө ингээд нэг явахгүй болохгүй мэн да гэсэн тоог бас баггүй хувь эзэлж байгаа. За тэгээд бүр айгүй багахан хувь. Одоо нөгөө нэг бараг нэг 1%, 2% дээр л тавтаж байгаа. Тэр хувь хүүхдүүд нь болохоор дандаа нэг юм залуучууд
аль хэзээний ажлын байран дээр гараад ирсэн. Би тэгтээ Солонгос орныг зэрмээр байна. Инженер бол би инженер гэсэн мэргэжлийг Солонгост илүү гоё цахилгааны инженерийг эзэмшиж орж ирээд Монголдо би яг энэ чиглэлээрээ илүү өндөр цалинтай ажлын байр дээр очимоор байна гэсэн хүүхдүүд бас байгаа. Тэгтээ тэр маань яг залуучууданд л аягүй жоохон байд юм билээ. Танаа тэгэхээр сургалтын арга барил юу ямар байдаг вэ? Зарим нөгөө сургалтын арга барил чинь шууд ингээд нөгөө үсэг заахгүйгаараа шууд нөгөө нэг юм сонсголоор нь шууд ороо явцдаг тий. Зарим нь болохоор бүр эхнээс нь яг детальчилж бүр ингэж үсэг зааж өгдөг. Танаа арга барил ямар их байдаг вэ? Бид нар болохоор Солонгос хэлийг яг 2017 онд эхэлсэн байхгүй юу миний хувьд. За тэгээ Солонгос хэлийг яг эхлээ явж байхад яг тэр үедээ зах зээл дээр энэ Солонгос хэлийг ямар зорилготой хүмүүс сурах хэрэгтэй бэ гэдэг зорилгыг тодорхойлоогүйгээр зөвхөн одоо нэг жоохон бизнес болох гэсэн чиглэлээр айгүй их газрууд айгүй ихэн чашийн тухайд айгүй жоохон байсан юм аа. Хэсэг газрууд маань ажилуулдаг байсан. За тэрийг нь харж байгаа энийг айгүй гоё бизнес болгочихжээ. Тэгээ энийг бол бизнес болгож болохгүйгээр яг нөгөө нэг Солонгос системийг яг академик байдлаар нь заах тийм одоо газар хэрэгтэй юм байна гэж үзээд бид нар яг Канадагаа 2017 онд байгуулахдаа EDUS буюу education гэдэг зүйлийг смартаар сурдаг цаг болсон байх шүү гэд нэг нээжсэн тохиолдол байгаа. Тэгээд тэрэн дээрээ бид нар яг энэ гаргаж ирэхдээ номнуудаа анханасаа хийж эхэлсэн. Өөрсдөө хөтөлбөрөө зохиогоод яг монгол хүүхдэд тохирохуйц нөгөө нэг солонгос хэлний сурах бичгүүдийг гаргаад одоо л тэр сурах бичгүүд маань Канадад сурах бичгүүд болоод ингээд нэлээд өргөжөөд олон сурах бичгтэй бид нар одоогийн байдлаар болсон байна. За мөн дээрээс нь хүүхдүүд дээрээ study planner бас гаргасан байж байгаа. Энэ маань болохоор 23 оны бүтээл. За study planner-ыг болохоор бид нар бас яагаад хийхэр болсон бэ гэхээр хүүхдүүд маань манай монгол хүүхдүүд аягүй сонин бүтцтэй юм билээ. Хичээл ихтэй дандаа ингээ хажууд нь хин нэгэн суугаад ингээд загнах ч юм уу ямар нэгэн тэг ингээд нэг юм юу орох гэдэг. Заавал хин нэг нь ингээд төлхөлөх гэдэг тий. Яг тийм ингээ өөрийгөө ингээ заавал нэг ингээ үр дүнгийг харах гэдэг. Хажууд нь хүн ингээ манаа сууж ах хэвчтэй юм шиг нэг юм байх гэдэг. Тэгээ нэг жоохон загнах юм бол тэрэн дээрээс ингээ сэргэлт аваад аягүй хичээлээ хийдэг ч юм уу. Иймэрхүү төрлийн хүмүүс дийлэнх нь байсан. Тэгээ бид нар болохоор Солонгос явах юм бол энэ хүмүүс маань яана гэж ерөөхдөө нэлээд том санаа зовдөг байсан учраас мэдээж бидний нөгөө нэг зорилго чинь хэрэг зээ хүүхдүүд Солонгос руу за тэр тусмаа гадаад гээд Солонгос орн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр Солонгос руу явж байгаа тохиолдолд нь мэдээж амжилттай төгсөж ирсэн тийм үгдийг л бид нар хүсэж байгаа. Тэгээд ганцхан нөгөө хэл заагаад энэ бол бидний ол зорилго биш байна гэж тодорхойлоод тэгээд бид нар нэг 20 оноос ахуулаад ребрендинг хийгээд яг Канада гэсэн нэрчлэлээрээ явж байгаа. Тэгээд айгүй сонин нь манай Канада гэдэг нэр маань ABC гэсэн утгатай солонгосоор. Солонгосын яг энэ алфавит маань ингээд Канадаараа гэж явдаг байхгүй. Тэгээд бид нар Канада гэдгээр нэрийг одоо нэрлээд яг ингээд солонгос хэлийг сурах гэж байгаа бол анханаас нь цэгцтэйгээр сураарэ гэдэг үзнээс. Тэгээд системжилсэн байдлаар сурах юм бол илүү их нөгөө хүүхдэд төлхөө олж өгдөг. Тэгээд солонгосын хэлний бэлтгэлийн нөгөө систем гэ програм байгаа. Тэр маань гадаад хүүхдүүдэд илүү төлхөө зориулагдсан байдаг бол яг одоо Канадагийн хөтөлбөр маань монгол хүүхдүүдэд зориулагдсан байдлаар гарч ирснээр маш онцлогтой байдаг. Тэгээ ерөнхийдөө ямар одоо яг нийтлэг тийм алдаа гаргаж байна ер нь хэл сурж байхдаа. За хэл сурж байгаа хүүхдүүд маань дийлэнх нь маш амархан шантардаг. Нэг жоохон юм одоо болоод ч юм уу эсвэл одоо багш нь за чи энийг ингэсэн чи жоохон чин дээр алдсан байх шүү гэдэг ч юм ийм юмнуудыг хэлдэг. За тэгэхээр дийлэн хүүхдүүдээс харахад тууштай байдал нь байхгүй байгаа мó да гэж ажиглагддаг. За тэгээд дээрэс нь болохоор алдаа гаргахаас айж байна. Одооны хүүхдүүд. Тэгэхээр ингээд бидний зүгээс болохоор хэлж байгаа зүйл нь алдаанаас айхгүй шүү. Энэ алдаа гэдэг зүйл чинь чиний жинхэнэ найз ахгүй юу да гэж нэг аягүй тийм зөөр ойлголдог. Тэгээд тэрэн дээрээс нөгөө нэг тархлаа суух хэвээр. Тэгээ нөгөө ийм харилцааны тархлаа аягүй муутай хүүхдүүд орж ирж байна. Яг үннийг хэлэхэд. Тэгээд тэрэн дээр бид нар аягүй сайн ажиллаж өгч байгаа. Тэгэхээр амар сонин нь одоо ингээ Канада одоо сургалтын төв гэдээ бид нар статусктай яваад байгаа хэрнээ бид нар айл хэзээний ингээд нэг юм сургуулийн статусктай ажиллаж байгаа. Тэгээ хүүхд болгоны одоо ийм сэтгэл санаа дандаа ингээл нөгөө нэг уналт босолттой юм тэнцвэргүй яг зүрхний цохилчиг байдаг үе зөндөө байдаг. Тэгэхээр энийг бид нар засахын тулд дотроо сэтгэл зүйчтэй болсон. За. Тэгээд ингээд сэтгэл зүйч маань болохоор яг энэ дээр ажиллаж өгдөг. Тэгээ мөн дээрээс нь солонгосын яг сүүлийн үед гарч ирж байгаа нөгөө нэг мэрэгчлүүд
ганц солонгос гэхгүй дэлхийн нийт дээр гарч ирж байгаа одоо AI бүр солиотой гоё болж байна тий. Тэгэхээр энэ AI дээр хүртэл тулгуурлаад ямар мэрэгчлүүд бий болоод ямар мэрэгчлүүд нь устдаж үгүй болох гэж байгаа вэ. Тэгвэл сүүлийн 5 жил хэдүүлээ ямар мэрэгчлүүд илүү байх гэдэг байна. Чиний яг ингээд боловсрч гарч ирэх үед чинь юу тренд болохоор энэ тэрий чинь хэдүүлээ хийнэ гэдэг байдлаар судалгаа хүртэл явуулдаг. Оо ямар сонирхолтой. Өнөөдрийн сэдв ийм байхгүй юу нөгөө нэг зуныг ер нь амрах хэвтэй мó, ахах хэвтэй мó гэд энэ сэдвтэйг уяад нэг асуулт орж ирлээ л дээ. Ер нь 3 сарын хугацаанд хүн ямар хэмжээнд одоо хэл сурч чаддгийм бэ хүний потенциал тий. Одоо энэ 3 сар гэж байдаг хугацаа байгаа бол солонгосын сурлаа гэхэд аль төвшөнд очиж чадах юм. Одоо 0-оос эхэллээ гэж бодоход. Манай монголчуудын хувьд. Яг зөв. Одоо жишээлбэл манай дээр амар сонио. Энэ бас айгүй сонин судалгаа. Яг ингээ хүүхдүүд ингээ нэг юм стандарт энэ төвшөндөө байгаад байвал бид нар амар гоё ээж аваад болох гэдэг тий. Гэтэл ингээ яг ингээ савлаж орж ирдэг. Айгүй сонин байна. Тэгээ бид нар болохоор яг энэ хөтөлбөр дээрээ яг үндсэн хөтөлбөр гэж зохиосон байхгүй. Тэгээд 1 жилийн сургалтын хөтөлбөр нь яг TOEFL-ийн 5 оноо амладаг. TOEFL-ийн 6 оноо болохоор хамгийн өндөр оноо байдаг. Тэгээ яг 5 гэдэг оноог бид нар стандартаар амлая. Батаараа биднэрт итгээ. Бид нар бол авч өгнө хүүхдэд чинь гэж өөрөөхөд эцэг эхчүүдэд хэлдэг цагдаг. Нэгсэндээ баталгаатай шүү гэдгийг л одоо нэг сайн илтгэх гээд байгаа гэсэн. За тэгэж исэн чинь 5 оноо амлсан хүүхд маань 1 жилийн хугацаанд сурах нь бидний тооцоололоор дундаж нөгөө стандартыг тогтоож байна гэсэн үг. Гэсэн чинь манай дээр болохоор 6 сарын дотор яг 1 жил сурах гэсэн хүүхд сурч иж авдаг гэсэн оноогийн 6 сарын дотор 5 оноо авсан хүүхд байдаг. Тэгээд ингээ гайхалтай бид нар ингээ гайхаад хүүхээ ямар гоё юм бэ нөхд чи ингээд амар хурдан авд юм биш тэгээ бодоод баярлал бөө юм болоод бидний хөтөлбөрт амжилт гарч ийн гэж ингэж идэл зарим тохиолдолд бүр 5 оноогоо 2 жилийн дотор байж байгаад авч байгаа хүүхд төрлөөд. За гих шигээр хүүхдүүд ингээ бүр ингээд амар ийм цохилттой орж ирдэг. Хүүхдийн потенциал нь өөр гэсэн. Тэгээд энийг бид нар нэг гоё үгээр тодорхойлсон байдیں۔ Тэгээ юу гэж тодорхойлсон бэ гэхээр за ерөн хүн болгон өөр одоо нэг өөртөө өгөгдөлтэй төрсөн. За тэгээд энэ өгөгдлийг бид нар ээж аав бид нар амар том даалгавартай олж нээн гэсэн том даалгавартай. Тэгээд тэр хүүхэд өөрийнх нь амьдралаар амьдрах нь хамгийн чухал байгаад идэг тий. Гэтэл бид нар яг хүүхдийг нээж чаддаггүй байна л да. Яагаад тэгэхээр ээж аав нь чи энийг хий гэж одоо тушаадаг ч юм уу те. Эсвэл өөрөө эмч болох гэж ийсэн нь болж чадаагүй учраас тэр хүүхдийг эмч болох гэдэг ч юм. Иймэрхүү зүйлүүд маш ихээр болдог учраас одоо энэ дээр ингээд амар өөр юм гарч ирдэг. Тэгээд дээрэс нь харьцуулалт үүсчдэг. Одоо шилбэл манай дээр сурж байгаа хүүхдүүд дээр 6 сарын дотор чи 5 оноо авсан хүүхд байхад яагаад чи авсангүй гэ одоо ингээд нөгөө нөхрий чи хаданда хавчилсан халиуны залцгаа болгоод байна шүү дээ. Тэгэнгүүт бид нар болохоор энэ дээр ингэж хэлж байгаа. Ээж аав нар энд бол зүгээрээ хүүхэд болгонд өөрийн гэсэн амьдралын хугацаа байгаа шүү. Энэ хугацаанд бид нар сурах хугацаа гэдэг юм бас байдаг юм билээ. Хүнд чи ингээд 100 насалдаг хүн гэж байдаг бол 70 наслаад өнгөрчдөг хүмүүс байдаг ч юм уу те. Ингээ янз янз хүний амьдрал. Гэтэл хүүхэд болгоны ижилхэн суралцах хугацаа байдаг. Тэр хүүхэд нөгөө удаан ойлголцтой хүүхэд ээж болно. Суралцах арга барилаас болоод нөгөө нэг гарч ирж байгаа үр дүн янз янз гэдэг юм билээ. 3 сарын дотор бид нар одоо жишээлбэл 6 сарын дотор TOEFL-ийн 3 оноо буюу яг их сургуультай тэнцэх оноог нь амладаг байхгүй бас. Тэгээд ингээд манай амладаг хөтөлбөрүүдээр ороод ирсэн хүмүүс маань бас яг энэ тохиолдолд яг бидэн дээр бий болсон бодтой 3 сарын дотор TOEFL-ийн 3 оноо авсан хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо тавьсан асуулт маань бүр ийм богинохон хугацаанд бас ингэж авч болд юм уу гэхээр буцаад нөгөө нэг хувь хүн рүү шилжиж байгаас. Тухайн хүүхдээс л хамаарна шүү. Тэр хүүхэд өөрөө ямар төвшөнд өөрийгөө яг сурах арга барилаа бий болгож чадсан байна. Тэрүүгээрээ нөгөө нэг тухайн хүүхдийн гарч ирж байгаа үр дүн өөрөөр байдаг. Тэрийг бид нэр одоо сайжруулахын тулд ганцхан нөгөө нэг хичээл хийгээд зогсохгүй одоо хичээлийн танхимаас гадна одоо бид нар дээр ингэж хичээлээ тусдаа хийдэг бас одоо хичээлийн заал хийдэг. Тэгээд тэнд болохоор бид нар ингэж чи энд удаан сууж ийн чамаас тэдэнд хүрг аваа шүү гэдэггүй. Зүгээр тэр хүүхэд үргэлжлүүлээд тэр зааланда хичээлээ өөрийн болгоод ойлгохлоо суу гэдэг. Нөгөө талаараа бид нар оноог нь амлцсан учраас ээж аавт ингээ бүр андгаа тамарга өргөцсөн байгаа болохоор ер нь болж өгвөл хүүхдүүдийг нөгөө арга барилын олтол нь за энэ хүүхэд ер нь ямар юм бэ гэж өөртөө судалгаа хийдлээ ер нь нөхөр дээр ер нь судалгааны ажиллагаа явуулж идэг гэсэн. Нэг чухал хаад нэг асуулт гавргаад байна. Асуултууд ундраад байна. Одоо чинь ингэдэг байхгүй юу нөгөө хилний ур чадвартай хүн биш гэдэг нэг юм манай үед бол байдаг байсан. Одоогоорч байгаа. Тэгэнгүүт ингээд одоо хүүхдүүдийг болохоор те энэ нөгөө хилний угаасаа авьяасгүй гэл тэр нөгөө нэг юм хүсэл зоргийн хоодог байсан юм шиг санагдаад байгаа хгүй. Тэнгүүд үнэхээр тэр нэг юм ур чадвар гэдэг юм ялгаатай тийшээ доошоо байгаад идэх юм уу? Энийг ер нь хүн өөрчилдөг юм уу? Өөрчилдөг юм уу? Энэ талаар бас та мэрэгжлийн үеийн хувьд бас нэг зөв ойлголт өгч өгөх үү?
хэлний яг энэ дээр нөгөө хүн болго ирээд нэг ингээ гацдаг юм байдаг те. Чи чадваргүй юм чи битгий сур гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг буцаагаад ярихаар тэр хүүхдийг бид нөгөө нэг хүүхдийг ингээ багаас нь аягүй сайн ажиглах хэрэгтэй байна л да эцэг эхчүүд маань. Юугээр тоглож гин юундаа илүү дуртай байна, сонирхолтой байгаад одоо чиглэл одоо чиг хандлага нь юу юм гэдэг дээр судлах хэрэгтэй. Тэгээ тэрэн дээр бид нар судалгаа байхгүй байгаа болохоор өө чи жоохон сургаснаа тэр газар нь магадгүй орчин хамаардгийн тэгээд дээрэс нь тухайн хүүхдийн хийж байгаа хандлага хамаардیں۔ Тэгээд нөгөө мэдээж зааж байгаа хөтөлбөр ордгийг. Тэгэнгუутаа бид нар нөгөө нэг дээр үеэрээ багш төвтэй газар магадгүй тэр одоо тухайн хүүхэд болгон дээр кейсүүд нөр ахгүй. Би тэгэхээр бол яг энэ асуултыг буцаагаад хувируулахаар муу хүн гэж байдгүй. Тэ муу хүн гэж юу юм байд юм уу энэ дэлхий дээр анханасаа тэгээд төрцөн заяагдсан хүмүүс байд юм уу? Цаанаасаа бүх хүмүүс сайн байд юм уу гэдэг дээр бас яг ижлэгийн нөгөө нэг байр суурьтай байгаад байгаа байхгүй. Тэнгууд буцаагаад муу хүн гэдгийг хэн үсгсэн гэхээр буцаагаад нөгөө хүмүүс л орчин дээр байгаа хүмүүс л үсгсэн хажууд нь байдаг те. Яг тэрнтэй ижилхэн хэл сурах авьяасгүй хүн гэж байдаггүй. Тэгэхээр тэрийг хүмүүс нөгөө нэг орчин үсгсэн байдаг. Тэгээ буцаагаад нөгөө хүсэл эрмэлзэл гэдэг зүйлийг шууд ингээ мохооч исэн багш нар байж болж байна. За нөгөө нэг орчин нөлөөлсөн байж болж байна. Муу гаргасан төлөвлөг одоо хөтөлбөр байж болж байна. Тэгээ ингээ маш олон зүйлүүд тэр хүүхдээр нөлөөлсөн байгаад тэгтээ манайхан болохоор за би өстэй амар азгүй штэ манай охин ч гэсэн тэгж ярьдаг байхгүй юу. Би бүр амар азгүй, би өстэй амар бүтлгүй гэл ингэж ярингуут нь би болохоор хүүхдээ засахтаа хизээч бүтлгүй ингэж байдгүй маа. Муу төлөвлөгөөл гэж байгаа шүү гэж нөгөө нэг ингэж сайжруулдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд өөртөө итгэх итгэл нь ерөөхдөө сайжирдаг гэсэн. Тийм цагаад өөртөө итгэх итгэлтэй холбоотой. Баярлалаа. Тэгээ нөгөө танах элсэлтч нэг хідэн цагаас хіднээс ер нь хідний хооронд элсэлтүүд авдаг бай. Тэгээд бас насны хязгаар байдгүй. Хүмүүсээс сонирхож танаа дээр бас оролцох суралцахыг бас хүсэж байгаа хүмүүс их олон байгаах гэж бодож байна. За хөтөлбөр маань болохоор яг сургалтын төв маань өөрөө өглөө 9 цагаас ахвалаад орой 9 цаг хүртлээр ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг. За тэгээ энэ дээр нөгөө нэг хичээлийн цагийн хуваартай холбогдуулаад бид нар яг нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд буюу ахлах бүлэг дээр илүү сегментлж ажиллаж байгаа. Тэр нь өөрөө яг 9-р ангийн хүүхдүүд ээж болж байгаа. 9-өөс дээшээ 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд ч юм уу. Эсвэл нөгөө ажиллаж байгаа хүмүүс дээр орой 7 цагийн анги ч гэсэн байх боломжтой. Хангалттай байна тийм үү? Хангалттай байх боломжтой. Нэг анги дөрөв нийтээс хэдэн өсвөрлөлттэй юм бэ? За нэг ангидаа бид нар яг 20 хүүхдээр дүүргэлтэж авч байгаа. За тэгээд 20 хүүхд ч гэсэн мэдээж нөгөө нэг 18 ч юм уу тиймэрхүү байх юм бол ерөөхдөө ангиа ерөөхдөө шууд эхлүүлээ яваад байдаг гэсэн. Дүүргэлтэн дээрээ бишээр ер нь бол яг эсэлтийн хугацаанд дээрээ барьж байгаа гэдгээрээ даваа талтай. Тэгээ энэ жилийн үед бол бид нар бас айгүй онцлогтой хосолсон хөтөлбөр гаргаж байгаа. Зуны хагас вакуум гэж нэрлсэн тэрийг. За яагаад хагас вакуум бэ гэхээр англи хэлтэй хослуулаад тэгээ яг 9 сарын 1-нд яг одоо хажуудаа суудаг найзтай ангийнхан найзтай солонгос хэлээр гинт өөрийгөө танилцуулаад нэг болохоор англи хэлнийхэн хоцрогдлыг арилгацсан бүрт амар лаг болцсон хүүхэд байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгэж төсөөлснөөсөө болоод 7 хоногийн 5 өдөр 2 цагаар яг 2 хэлийг хослуулж орж байгаа. Оо ямар гоё. Тэгээ ер нь сүлд нэг ийм асуулт байна. Ер нь ингээд бид гурав өнөөдрийнхөө сэдвийн хүрээнд яг нэг талаас болж чадаагүй. За ер нь зуны амралтыг бол нэг амраад те ингээд амьдралыг enjoy хийгээд өнгөрөх ёстой штэ. Эсвэл харамсахгүй байх ёстой ингээд хийх юм ах ёстой гэд ярилцаал тал талаасаа л өнцгөө байр суурь илэрхийлээд ажиллаа. Энэ тал дээр ер нь та ямар байр суурьтай байна? Зуны 3 сарыг ер нь хүн ахих ёстой мó? Амрах ёстой мó? Яавал зуны зунаар өнгөрөх юм уу? Гэж харж байна. 4 илэрлэл штэ бид нар чинь. Тэгээд 100 болж байхад амармаар штэ бас. Яг ингээ нөгөө эцэг эхчүүд шиг санагдчихлаа. Өөрийнхөө хүүхдүүдийг амраадгүй, хөгжүүлдэггүй гэж. Тийм байна. Эцэг эхчүүд шиг яг нөгөө нэг хэлж байна. Тэгэхээр нөгөө 100 болохоор би болохоор ингэдгээ 100 бишээр хүүхдийн яг тухайн өсөлтийн насанд нь уяарай. Хэрвээ хүүхд нь 6 дугаар ангиас доош авах юм бол гоё амраа. Яагаад тэгэхээр тэр хөгжин гоё ингээд нар салхиндаа гараад нөгөө нэг Д витаминуудыг аваад тэгээ тархлаагаа нөхөөд уушгаа гоё ингээд цэвэрлээд ороод ирэх хэрэгтэй. Тэгжиж нөгөөд чи өвдөхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг нас насанд нь химийг хийгээд авах юм бол аюу зөв. Тэгжиж бид нар илүү нөгөө хүүхдэд хаппи байхаар эцэг эхчүүд аюу хаппи л яадаг юм билээ эцсийн дүндээ. Тэгэхээр бид нар бас нөгөө ажлын стрессгүй байх гэсэн үг. Тэгэхээр хүүхд нь тэнд өвдөд байвал ёо гэл бас нэг юм ингээд бодно шүү дээ. Тэгэхээр ялангуяа яг 6-аас доош авах юм бол та хэд маань хүүхдээ зунд нь 1 сарч болтугай хөдөө хадаа авч яваад амраагаарэ. Нэрээ тийм байна те. 6-аас дээш болоод явах юм бол төлөвлөгөөнд орно. За 7 дугаар анги байж болох юм бол яхав 1 сард нь ч юм уу эсвэл нөгөө нэг уртсгсан цагаар одоо манайх шиг юм вакуум хөтөлбөрт хамрагдуулчих юм бол дахиад 1 сар амрах боломжтой байгаа байхгүй. Тэгэнгүүт үлдсэн цагт нь болохоор
яг одоо 9 дугаар ангийн хүүхдүүдээс ахвал орж иж байгаа бол амраахгүйгээр ер нь бол яг ирээдүйдэн зарсан төлөвлөгөөтэй хөтөлбөрүүдийг нь шахаж авбал илүү зүгээр байдаг шүү. Тэгэх юм бол 20 наснда орж ирээд нөгөө их сургуультай гадаад явж байгаа хүүхдүүдээ ялангуяа их сургуульд орохоор би өөрөө яг Солонгост очиод уйлсан байхгүй юу бүр. Би энэ өдий 20 нас хүрчээд энийг сурахгүй үлий балгаа хийж ийсэн ингээд би яг өөрөө гомдоод үлжсэн үе байгаа. Тэгэнгүүт ингээд манай эцэг эхчүүд чинь нөгөө мэдлэггүйгээс олоо хүүхдээ сургаагүй гэж яддаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол 9 дугаар ангиас нь хойшоо хүүхдийн чиг хандлага яг ингээд баригддаг. Тэгэнгүүт тэр үеэс нь ахуулаад яг тохирсон юмнуудаар нь хичээлүүлээ жоохон явж ивэл илүү зүгээр байдаг. За баярлалаа. Гой. Наслмаа Яг гоё өнцгтэй өнцгөлээ тий. Яг гоё хамгийн сүүлийн өнцгөл нэрээстэй яг л өнцг. Бид гурав түрүүсээ л амар нүггүй ахин үгүй амармаар штэ. Зөв амархан зүгээд баахал маргаалтаж яалаа тоглолоо. Тэгээд яг нэрээ өстой яг зөв өнцөг гарч ирлээ тий. Тэгээд юуны өмнө урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн цаг маань жоохон богинохон байгаа учраас дээрэс нь манай нэвтрүүлэг шууд явдаг учраас тэгээд цаг хугацаа маань дуусж байгаа учраас танд маш их баярлалаа ирсэн. Тийм байна. За та бүхэндээ маш их баярлалаа. Урьж оролцуулсанд. За тэгээд та нартайгаа ярилцах үнэхээр гоё байлаа. Тэгээд багц ч гэсэн эцэг эхчүүдэд гоё зөвлөгөө хүрсэн байх гэж найдаж байна. Канада, Монголиа актемт амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлэн үзэгчтэй бид бүхэн өнөөдрийнхөө сэдвийн хүрээнд мэрэгжлийн зочинтой хамт ярилцлаа. Маш олон сонирхолтой өнцгүүд гарч ирлээ. Төгсгөлийн өнцгтэр байл санал нэг чинь те яг насанд нь тохирсон тодорхой хэмжээний хариуцлага өрөөл те. За тэгээд амрах үедээ бас амраагаад те ингээ гоё хайбрид явах хэрэгтэй юм шүү. Тийм тэгээ одоо бодоод хахад бас зуны сургалтууд гэж сүүлийн үед аягүй гардаг болсон байлээ. Бас гадагшаа хүмүүсийг авч яв сургалтанд явдаг болсон байна. Тэгэхээр заавал нөгөө нэг гэртээ байхад байгаас илүү сурангаа, аялангаа амрах гадагшаа байж болно. Зуны одоо нөгөө кибер хөтөлбөрүүдгээ зөндөө гоё ингээд хөдөө тэрэлжид тийм гас вакуум сургалтууд байна. Тийм учраас ингээ агаарч гарч нь хилээд сурч нь юмаач үзэж чинь ингээд ийм юмнууд нэрээ зүгээр юм биш шүү. Гэхдээ яг миний өнцөг бол ерөнхийдөө би юу гэж ойлгоог л яг амраах одоо 3 сар байгаа штэ. Нэг сард нь яг айтайхаа яг хичээлүүлчих л дээ. Гэхдээ яг хичээл тусангууд 6 сар 7 сард нь 6 сард эсвэл аягүй гоё амраагаад 7 сард нэг жоохон хөгжүүлээд тэгээд 8 сард нь дахиж нэг жоохон амраагаад тэгэд оруулчмаар байна. Одоо яг ингэж байгаа байхгүй юу? Хичээл нь 6 сарын 10 дээр тарчиж байгаа юм. Тэгээд 10 тэгээд харангууд нөгөө хөтөж байгаа амраахгүй болохгүй байгаа. Тэнгүүд наадан болчихж байгаа юм. Наадан бол 7 сар гараад одоо наадан уур ямсгал болонгууд хүн болго ингээл нөгөө нэг амрал хамаг юм чи амраал амарсаар хагаад бид нар чинь 7 сар 7 8 ингээл амрангууд хүдээ гадаа ирчих одоо Монгол улс даяараа амарчиж байгаа штэ. Тэнгүүд бараг 20 гэж орж ирээд нэг 10 хоног юм хийж чадахгүй байтал 8 сар гарчиж байгаа байхгүй. Тэрийг аль үед нь сургалт яана гэдэг чинь бас хэцүү л байгаа даа. За тэгээд хүн болгоны бодол сэтгэл өөрөө. Төсөлтнөөс агам бүр хэлж аваа. Өөр гэлээ. За тэгээд эцэг эхчүүд өөрөөсөө хүүхдүүдийн дур дураараа шийдцгээ мэдтэй. Би өөрөөсөө мэдгүй байна. Би өөрөө мэдгүй байна. Тэгээ ер нь гэхдээ би нэг бодохны ухаан тартын мэрэгэн үг бас байдаг юм билээ штэ. Тэгээ 5 нас хүртэл нь тавьж дээдэлцүүд тэгээ эрхлүүл 8 нас хүртэл нь ажил сурах тэрнээс дэшээ юу болмит зүтгэгчлөө. Ингээ янз бүрийн өгнүүд байдаг. Саяны югаар бодонгууд тэгээ тодорхой хэмжээнд ингээ гоё баланстай байх хэрэгтэй байна. Насанд одоо хэдүүлээ ч гэсэн тий амрах үедээ амраад ажиллах үедээ бас ажиллах хэрэгтэй. Тэгэл ингээ хөшөрлөө гэдээ бас суугаад байхгүй юм шиг тий гэдэггүй юм шүү дээ. Тэр би сая сасралт ингэсэн та нарын үед ингээд та нарын үе их гоё үе байна. Бид хэд болохоор зэрэг нөгөө залуунасаа нөгөө ажил хийх л ёстой. Бид нар ингээд амрах ямар завгүй ажиллах ёстой гэсэн бол одоо эдрийн үед л уучлаарай би амармаар би ядарч ийн гэдэг үеийг мэдэрч ийн гэдэг чинь та нар маш гоё үе дээр байна. Бид нар одоо тэгээд наа чи бүр хитэрч байгаа ш нь burn out боллоо гэж. Бидний үед бол одоо харамсаад байгаа байхгүй яг энэ гоё залуу эд ийм амар гоё би хаамаа ийм гоё байгаа дээр ягаад жоох ингээд амарч мамраад ингээд бас нэг enjoy хийж чадаагүй юм бэ гэдэг дээрээ бас харамсаж штэ. Аюу ажиллаа тий. Burn out маафт болсныгаа ч мэдэхгүй. Тэрийг аач мэдээгүй жаа. Тэгэл үзэд тарч өсөрт наалдаал өстө өглөөнөөс ариун тий. Нэг мэдгэлт төч гарцсан юу үлээ чи би одоо амармаар штэ чи. Амьдрал юу үлээ гэдэг дээрээ тулчаад штэ. Та нар бол маш гоё үе дээр явж байгаа шүү. Тэгж байгаа. Би амьдралын өмч бодлогонд маш их талархаж байгаа. Бас сайхан амрах болно. 7 сард амрна авах гэж байна. За тэгээрээ. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид гуравтаа хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд дараа эх 7 хоногийн пүрэв гарагийн 21 цагаас манай Generation Cafe 3-ын төлөөллийн нэвтрүүлэг маань шууд та бүхэндээ хүргэдэг байгаа шүү. Ингээд 7 сарын 9-ний эфирээр хамтдаа уулзцаая. Тэгэлгүй явах за цөмөр одоо урайгаа илээд нэвтрүүлгээ өндөрлөө. За тэгээ.
Тэрнал нийтэг таныг хөтлөн. Баярлалаа. Баяртай. Баяртай.